Өдөр тутмын 5 удаагийн мөрөглүүд болон тоо. 1. Өглөөний мөргөл хугацаа нь нар мандах хүртэл үргэлжилнэ. Нийт 4 ракет, 2 ракет сүнэт, 2 ракет парс. Их үдийн мөргөл хугацаа нь нар эгц дээр гарах үе. Нийт 10 ракет, 4 ракет эхний сүнэт, 4 ракет парс, 2 ракет сүүлчийн сүнэт. Бага үдийн мөргөл хугацаа нь бүх зүйлсийн сүүдэр 2 дахин урт болох хүртэл нийт 8 ракет, 4 ракет сүнэт, 4 ракет парс. Оройн мөргөл хугацаа нь нар жаргасны дараах үе. Нийт 5 ракет, 3 ракет парс, 2 ракет сүнэт. Шөнийн мөргөл оройны мөргөлийн цаг дууснаас эхлээд өглөөний мөргөлийн цаг орох хүртэл үргэлжилнэ. Нийт 13 ракет, 4 ракет эхний сүнэт, 4 ракет парс, 2 ракет сүүлчийн сүнэт, 3 ракет витер мөргөл. Витер мөргөл важиб юм. Важиб мөргөлүүд. Важиб мөргөл нь парс болон сүнэт мөргөлийн дундах төвшин юм. Нафиле мөргөлүүд. Аллахад илүү ойр дотн байхын тулд үйлдэх мөргөлүүд. Сүннэт мөргөлн гигэн элчийн зарлиг болон сургамж болгосон мөргөлүүд. Мөргөл үйлдэхэд хориотод тооцогдох цагууд. 1. Нар мандаж байх үед. Өглөөний мөргөлөө үйлдэж байх үед нар мандаж эхлэх аваах тухайн мөргөл эвдэрсэн тооцогдно. 2. Завал хугацаа. Өөрөөр хэлбэл их үдийн мөргөлийн цаг орохын өмнөх 45 минут. 3. Групп хугацаа. Өөрөөр хэлбэл нар жаргаж байх үе оройны мөргөлийн цаг орохоос өмнөх 45 минут. Гэхдээ нар жаргаж байх энэ хугацаанд тухайн өдрийн бага үдийн мөргөлийг үйлдэх нь зөвшөөрөгдсөн байдаг.